ДНХ-гийн фрагментийг ялган авах, цэвэршүүлэхэд өргөн хэрэглэгддэг арга бол гел электропорез юм. За инхээр эдгээр хуруу шилэнд бол юу хийсэн байгаа вэ гэхээр ДНХ-гийн фрагментуудыг агуулж байгаа. Яг ижилхэн фрагментуудыг агуулж байгаа. Гэхдээ тэднийг ялгаатай рестриктаза энзимээр тасалж төрөл бүрийн хэмжээтэй фрагментуудыг гаргаж авч байна. Эхний хуруу шилэнд бол энзим 1-ийг хийсэн. Ингээд тасалхад бол үүний үр дүнд A ба B гэсэн хэсгүүд үүсэж байна гэсэн үг. Хоёр дахь хуруу шилэнд энзим 2-ыг хийсэн. Үүний үр дүнд яасан бэ гэхээр C ба D гэсэн фрагментууд үүсэж байна. Харин 3 дахь хуруу шилэнд энзим 1, 2-ыг хамтд нь хийсэн бөгөөд үүний үр дүнд A, E, D гэсэн фрагментууд үүсэж байна. За ингээд одоо цөмөрөө эдгээрийгээ гел электропорез явуулж үзнэ гэсэн. За гел электропорезыг явуулахдаа болохоор бид нар ДНХ-гийн хэсгийг хийх үүрүүдийг гаргасан байдаг. Агарозын гээлдээ. За тэр үүр бол харагдаж байна. Ингээд тухайн үүрэндээ бид яах вэ гэхээр бэлдсэн бэлтэмлээ хийх ёстой гэсэн үг. Ингээ агарозын гээлийг бол цагаан өнгөөр турсан байна, тийм ээ. Тухайн агарозын гээлээ бид яах вэ гэхээр вупер уусмалт хийгээд түүнийгээ юугаар нэмэх хасах цэнэгтэй электрод дүрж холбосон байдаг. Үүнд бол тог өгөхөд бэлэн болсон байна гэсэн. Ингээд цэнхэр өнгийн будагч бодисыг бэлдсэн дээжүүд рүүгээ хийгээд тухайн дээжээ пипетгээр саруулж аваад агарозын гелийн үүрүүдтэй хийж өгдөг гэсэн. 1, 2, 3-т бол бидний бэлдсэн дээжүүд байгаа. 4-р хуруу шилэнд бол бидний хяналтын буюу стандарт дээж бол хийгдсэн байгаа гэсэн үг. За ингээд үүрүүдтэй дээжээ хийсний дараа бид үүнийг гүйдэл үүсгэгчтэй холбоно. Ингээд холбохоор яах вэ гэхээр ДНХ-гийн хос гинж маань сөрөг цэнэгтэй фосфатын групп агуулсан байдаг. Ингээд энэ сөрөг цэнэгтэй фосфатын групп маань бүлэг агуулсан тэр ДНХ-гийн хэсэг маань яадаг вэ гэхээр эерэг цэнэгтэй электрод болох анод руу бол энэ цэнэгтэй хэсгүүдийг хөдөлгөх боломж олгодог гэсэн үг. За ингээд жижиг фрагментууд гелийн өтгөн зунгаарлцсан молекулууд дундуур хурдан хөдлөөд ингээд цэнхэр будагч бодис бүхий фрагментийн хэсэг электропорезийн нөгөө үзүүрт хүрэхэд бид гүйдэл үүсгэгчээс салгадаг байгаа. За ингээд дараа нь тухайн дээжээ яаж болох вэ гэхээр флуоресценцийн будагч бодис ашиглаад ДНХ-гийн фрагментийг будаж болдог. За ингээд ДНХ-гийн фрагментууд маань хэмжээнээсээ хамааран игнээ үүсгэж цуварч байрлсан байдаг бөгөөд яг бидний тохиолдолд бол ойролцоогоор 500 нэгжтэй D гэсэн 500 сууриас тогтсон D гэсэн хэсэг маань хамгийн богинохон байсан гэсэн үг. За ингээд ДНХ-гийн нэг энэ зураас буюу банд гэж нэрлэдэг. Энэ зураас нь дотор бол жишээлбэл хэдэн сая ДНХ-гийн фрагментууд бол агуулгаддаг. За ихэнх тохиолдолд бол судлаачид аль ДНХ-гийн фрагмент нь тэдний сонирхож байгаа ДНХ-гийн дарааллыг агуулж байна вэ гэдгийг бол тодорхойлохыг хүсдэг байгаа. Хэрвээ ийм тохиолдол гарах юм бол яадаг вэ гэхээр ДНХ-гийн хувилбарыг олон тоогоор бэлдэх шаардлагатай. Ингээд ДНХ-гийн хос гинжтэй молекулыг денатурацид оруулаад дан гинжтэй болгосныхоо дараа уг гээлийг бол давсны уусмалд дүрдэг. За ингээд давсны уусмалд дүрснийхаа дараа түүн дээр нилон буюу ийм нийлэг эдэм фильтрийг тавьж өгдөг байгаа. За дараа нь тэр фильтр дээрээ зузаан шингээгч цаасаар дарж өгдөг. Инхээр яах вэ гэхээр давсны уусмал нь ДНХ-гийн гээл дундуур түүнийг татаад ДНХ-гийн фрагментууд маань нийлэг эдэм фильтрт абсорбцлогдож наалддаг байгаа. За ингээд ДНХ-гийн фильтрийг боловсруулах явцад ДНХ-гийн фрагмент бол бат бөх абсорбцлогдсон байдаг. Тэгээд уг фильтрээ болохоор цацраг идэвхтэй проб бүхий уусмалд байрлуулдаг. За энэ проб нь дан гинжтэй ДНХ-гаас тогтох бөгөөд судлаачид шаардлагатай байгаа гинжтэй нь очиж хамжаа зарчмын дагуу холбогдсноор гибридчдэг. Ингээд дараа нь тухайн фильтрийг болохоор угаагаад гибриджээгүй хэсгийг нь болохоор цэвэрлждэг. Үүнийхээ дараа фильтр дээрээ нэмгэн хальс байрлуулад түүнийгээ эрентген туяагаар ингээд тодруулахаар яадаг вэ гэхээр бидний хүсээд байгаа банд маань бол илүү тодорч харагддаг байгаа. Ингээд аль банд нь судлаачийн сонирхож байгаа дарааллыг агуулж байгааг мэдснээр уг бандыг хэрчиж аваад тэгээд тэнд байгаа нөгөө ДНХ-гийн фрагментуудыг дараагийн судалгаанд ашиглах боломжтой болтгоо гэсэн үг.